Тэмүүжин сайдыг салбараа удирдах чадахгүй байна. Энэ хүнийг огцруулах хэрэгтэй гэж хэвлэлийнхнийг цуглуулж мэдээлэл хийж байсан. Эрхэм гишүүн саяхан гинтэл Солонгос улс руу яваад иржээ. За тэрээр Солонгос руу явсан гол зорилгоо өөрийнх нь бие чилээрхэж эмнэлэгт үзүүлэх гэж явсан гэж тайлбарлаж байгаа ч цаад учир нь шинжлэлийн засгийн газраас нэг сайдыг нь огцруулах уу үгүй юу гэдэг асуудал дээр намынхаа даргаас даалгавар авсан бололтой байна. Намын даргатай уулзч болно шүү дээ. Ягаад уулзах нь юу н аюултай байгаа. Үгүй энэ нөгөө сөрөг хүчин чинь тэр хүнийг цөлцсөн гэж би ойлгоод байгаа байхгүй юу? За нэг ёсондоо бол баасан хүү гишүүн намын даргаасаа үүрэг даалгавар авсны эцэст Тэмүүжин сайдыг огцруулах өргөлөө татан авсан гэж хардах хүн олон байгаамаа. За тэрч байтугай бор амьсанд хавчуулагдаж парламентод өсөрч орж ирсэн Монголын төрд гавьяагүй хүн гэдгээрээ өнөөдөр чичлүүлж байгаамаа. За намын даргатайгаа Тэмүүжин сайдын талаар ярилцсан зүйлээ мэдээж ил болгохыг хүсэхгүй байгаа ч цагтаа Монгол улсын ерөнхийлөгч байсан Инхвэр гэдэг хүн Тэмүүжин сайдад сайнгүй байдгаа гэдгийг харин нуусангүй. Ерөнхийдөө бол би бол Тэмүүжин өмөрөхгүй л гэж хэлээ. Яагаад вэ гэх юм бол тухайн үедээ бол энэ хүн бол ардчилсан намд ч гэсэн гай тарьсан л хүн. Тухайн үед зөвөр нэг түүх ярьж ил байлээ. Шудраг эх орон ардчлал эвсэл байхад тэрийг мөнх хоригл Тэмүүжин 2 хуулийн гацыг гаргаад тухайн бүлгийг задлж ил байсан юм байлээ. Улс төрийн амьдрал сериал кино шиг үргэлжилж байна. Гэхдээ ерөнхийлөгч асан Инхвэр даргын тухайд Тэмүүжин сайдын асуудлаар шинжлэлийн засгийн газартай их том зүйл дээр тохироо хийсэн байж мэднэ гэдгийг хардах хүн олон байгаамаа. За ямар ч хэлсэн Солонгос улс руу цөллөгцөн гэгдэж байгаа Инхвэр дарга хизээ их орондоо ирэх нь тодорхойгүй байна. Батцэг Алтан баган нар мэдээллээ. Хугацаанд хэрэгжүүлдэг эдийн засгийн бодлоготой уялдуулж ярих шаардлагатай. Суурь хуулиудаа өөрчлөлт оруулаад бодлогоо